Цоорол гэдэг нь амны хөндийн ариун зуур муу байх. Жихэр нуурсас ихтэй хоол хүн сэргэлэх, цоорол үүсгэж бактери зэргийн нөлөөгөөр хатуу үедээ эрдэс алдагдаж, пален тогломой зөөлрөн улмаар шүдэнд хөндий үүсдэг өвчин гэлнэ. Цоорол шүдний аль дагаврын түвшинд явж байгаагаар нь ялгадаг. Паленгийн эрдэс алдаж өнгө нь хувирч байгаа бол цоорлын толов. Паленгийн түвшинд цоорол нь явж байгаа бол өнгөт цоорол. Пален тогломын түвшинд бол дунд цоорол. Пален тогломын түвшинд ч гэсэн зөөлцтөөгөө илүү ойр байх юм бол гүн цоорол болно. Үүнээсээ хүндрүүл зөөлцийн өрөөсөл холбоосын өрөөсөл болж эмчлэгдэхгүй удвал ахуулгаас өөр аргагүй хүртэл болдог. Иймээс хүндрэхээс өмнө үзүүлж байх хэрэгтэй. Монгол улсад 5-6 настай хүүхдийн дунд 2018 онд хийсэн судалгаагаар шүд цоорох дархалт 94%, 12 настай хүүхдийн дунд дархалт нь 84% гэж гарсан байна. 2024 оны судалгааны үр дүнд улсын хэмжээнд нийт 80,000 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг хамруулснаас нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40,280 хүүхдийн 95.33% нь шүдний өвчлөлтэй байна гэж гарсан байна. Энэ бол өндөр үзүүлэлт бол бид өөрсдийн болон хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндэд санаа тавин шүдээ угааж амттангаар хянаж тогтмол шүдний эмчийн хяналтанд очиж хэвшцгээе.